Жил болгон шахам юу гэдгийг 23 он 550 мянган төгрөгийн одоо хөдөлмөрийн доод төлс чинь 550 байж байгаа, дараа жил нь 660 болоод одоо 792 болох гээд явж штэ. Монголчуудын 3/4-1 ядуу амьдарч байгаа. Хүний хөлсний доод хэмжээг одоо өсгөхөөр нөгөө ядуур буурна гэдэг нь одоо бодлоо юм байл. Яагаад тэгэхээр нөгөө хөдөлмөрийн хөлсний хэмжээ чинь өсөд байхаар торгуул төлж байгаа иргэн дээр бас наа чин дарамт ирж байгаа бас нэг хэлбэр байгаа хгүй. Энийг бид нар ойлгохгүй юм яваад байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль гэж бий. За энэ хуулийнхаа дагуу тэнд нийлээ хэд хэдэн заалт байдэ. Инфляц өссөн, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдэг ч юм уу. За дээр нь одоо нөгөө нийгмийн даатгалаас олгож байгаа тэтгэврийн хэмжээ өөрчлөгсөнтэй холбоотойгоор гэх мэтлэн 4-5 ийм заалттай холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх ийм заалт байгаа. За яг энэ заалтынхаа хүрээнд би нэмж байгаа юм байх гэж харж байгаа хууль нь байгаа учраас за тэгэхээр дэлхийн нийтэд яах гэж ийм хэмжээс байдг юм бэ гэдэг асуулт гарна шүү дээ. Тэгэхээр энд нэг олон зүйл дурдж болох болж 3 чухал асуудал үүдээ. Нэг нь болохоор ядуу тэр давхаргыг дундаж давхар руу шилжүүлэх юм зорилттой юм. Бас улсуудыг ярьж шүү дээ. Нэгдүгээр тийм зорилт байна. За хоёрдугаарт нийгмийн халамж хүртдэг тэр давхаргыг бас багасгах. Өөрөөр хэлэх юм бол халамжаа багасгах ийм зорилттой. За гуравдугаарт за тэр ядуу одоо дундаас доош байгаа бүлэгт байгаа хүмүүс тодорхой хэмжээний мөнгө хөрөнгөтэй болоод тэргээр худалдан авалтыг хэрэглээгийн дэмжих замаар эдийн засгаас сэргэнэ гэсэн ийм 3 чухал үндсэн ийм зорилт байж байгаа. Тэгэхээр энэ зорилтыг бид нэр биелж гин үү? За энэ жил болгон шахам юу гэдгийг 23 он 550 мянган төгрөгийн одоо хөдөлмөрийн доод төлс чинь 550 байж байгаа, дараа жил нь 660 болоод одоо 792 болох гээд явж штэ. Тэгэхээр энэ үндсэн гол зорилт хэр зэрэг байна вэ гэдгийг л бид нар харах хэрэгтэй. За ингээд гурван талт хилцээрээр ингээд өсгөөд байж болд юм байж. Гэтэл нөгөө талд нь нөгөө гол үндсэн зорилтууд биелж гин үү гэдгийг л бид нар харах хэрэгтэй. Гэтэл нөгөө түрүүний миний ярьд 3 үндсэн зорилт бол биелэхгүй байна. Өөрөөр хэлбэл ядуу иргэдийн тоо Дэлхийн банк үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар нэг 940 мянга гэж гарсан 22 онд. За энэ үзүүлэлт бол нэмэгдэж гин үхэхээс биш буурахгүй байна. Өөрөөр хэлэх юм бол нөгөө үндсэн гол зорилтыг чинь хамгийн гол зорилт нь биелэхгүй шүү дээ. За нөгөө талаас ингээд аваад үтсэх юм бол халамж буурч нөхөр бас үгүй. Хоёрт гол зорилт нь бас буурахгүй байна. Өнөөдөр 2.5 сая иргэн 2.7 их найдын халамж авж штэ. Тэгэхээр одоо энэ гол үндсэн одоо зорилт нь огт биелэхгүй байна гэдэг энэ статистик тоонуудаас харж болно. Нөгөө талаас ядуу иргэдийнхаа 3 дахь нь одоо нөгөө ядуу иргэдийнхаа хэрэглээг дэмжих байдлаар эдийн засгаа өсгөнө гэдэг бол мэдээж энэ дээр бол тодорхой тооны судалгаа баримтыг одоо хэлэхэд хүндрэлтэй. Яагаад гэх юм бол монголчуудын 3/4-1 ядуу амьдарч байгаа. Тэгэхээр энэ дэлхийн нийтэд дагдаг энэ 3 гол чухал зорилт нь биелэхгүй байгаамаа гэдгийг бид нар бас харах ёстой. Төрөг зүйл яриад байгаа эдийн засгч нь юу ярьд юм бэ гэхээр нэгдүгээрт нь бол энэ аж ахуй нэгжийн зардал нь өсөхөр үнд нөлөөлдөг юм аа гэдэг ийм зүйл ярьдаг. Өөрөөр хэлэх юм бол инфляцийг өдөөгч юу гэж ярьдаг. Энийг би зүгээр бодит зүгээр тодорхой жишээн дээр ярихыг хүсэж байна л да. Энэ манай энэ одоо төмс тарьдаг тариаланчд ярьдаг шүү дээ. Одоо 20 мянгаар урд жилүүд одоо ингээд ажилчид хөсөлж аваад ингээд төмсөө хураачдаг байсан бол одоо бүр олдгоо байлаа гэх тээ. Тэгэхээр одоо өнөөдрийн бидний одоо энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ чинь юу болсон бэ шүү дээ. Цагийн 4715 гэдэг чинь 8 цагаар утгаар нэг 40-50 мянган төгрөг болчиход байна шүү дээ. Нэг өдөрт ажиллах 8 цагаар утгаар. Тэгэхээр 20 биш 50 мянгаар хүн хөсөлж авах болж шүү дээ хуулийнхаа дагуу тийм үү. За тэгэхээр тэр төмс зарах гэж байгаа хүн 20 мянгаар нөгөө ажилчид хөсөлж аваад ажилуулад зах дээр одоо юу гэдэг юм мянгаар зардаг байсан бол одоо 50 мянгаар би хүмүүс хөслөөд авсан юм чинь 1000 биш 2 мянгаар зарж ашигтай ажиллана гэсэн ийм зүгээр бодит ийм жишээг ингэж ярихад бол ийм байна. Тэгэхээр энэ дээр бол нэгдүгээрт инфляц өснө. За хоёрдугаарт түрүүн би дурдсан бас аж ахуй нэгжийн зардал өсөж байгаа нь бас энэ аж ахуй нэгжтэй бас хүн дээр нөлөөлдөг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоо өсгөхөөр
ядуур буурна гэдэг нь одоо худлаа юм байл. Яагаад тэгэхээр ядуу ирэх чинь тодорхой хэмжээний одоо боловсрол эсвэл одоо юу гэдэг нь тусгай мэрэгжил эзэмсэх юм мотивацтай байд юм бэл тэгжээж би өндөр цалинтай болно шүү гэдэг мотивац байхгүй болчих. Хүсүү тэр өндөр цалин ингээл өгчих юм чинь над тийм одоо өөрийгөө боловсруулах шаардлага алах гэж үздэг юм билээ. Гэх мэтлэнгээр ингээд ухаад үзэх юм бол их олон зүйл дээр бид нар анхаарах ёстой юм байлаа. За хөтөлбөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо судлаачдын багийг зайлшгүй ажилуулах ёстой юм байлаа. Тэр бусад улсуудын одоо яриад байгаа зүйл тэр судлаачдын судалгаануудыг үзэж харж аж маш их болгоомжтой маш их анхааралтай хандах ёстой гэж би ингэж харж явдаг та. Тодорхойлбол байгаль орчин, бүртгэлийн байгууллага, бүртгэлтэй холбоотой одоо зөрчил гаргахад одоо хөтөлбөрийн хөлсний доод хэмжээг тэд дахин нэмэгдүүлнэ гэсэн ийм торгуул байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хөтөлбөрийн хөлсний хэмжээ чинь өсөд байхаар торгуул төлж байгаа иргэн дээр бас наа чин дарамт ирж байгаа бас нэг хэлбэр байгаа байхгүй. Энийгээ бид нар ойлгохгүй юм яваад байна. Одоо бүх яамд дээр ийм хяналтын байцаагч нар шүү дээ. Монголд нэг 14,000 орчим хяналтын байцаагч байдаг гэсэн ийм тооцоо өгдөг. Тэрний нэг 4,000 нь яг цагдаа хүчний байгууллагатай холбоотой байгаа. Тэднийг хасгаар цаана 10,000 орчим одоо хяналтын байцаагч нарын салбарын байцаагч тавьж байгаа торгуулийн дүн хэмжээ өсөж гин гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол энэ хөтөлбөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр иргэдээр ирж байгаа дарамт нь улам их болж байгааг нэг жишээ нь бол энэ жишээнээс харж болно. Торгуул шийтгэлтэй холбоотой энэ асуудлаас харж болох юм байна. За энэ бол гурван талд хилцээр байгуулдаг ийм гурван байгууллага байна. Засгийн газрыг төлөөлж одоо гэр бүл нийгмийн хамгааллын яам. За нөгөө талаас нь одоо Монголын үйлдвэрчний эвлэлийн хороо. За тэгээд одоо ажил олгогч эзэдийн одоо нэгдсэн холбоо гэсэн ийм гурван байгууллага гурван талд үндэсний одоо байгууллагаас хилцээр хийгээд одоо нэмдэг юм байлаа. За яг хуулиараа бол энэ гурван байгууллагын нэг нь одоо нэмэгдүүлэх шаардлагатай байна гэхээр заавал авч хилцдэг юм байл л дээ. Тэгээд миний харж байгаагаар бол 2000 өнгөрсөн жилийн одоо 10 дугаар сард энэ гурван талд хилцээр хийх ёстой байгууллагууд нь сууж байгаад одоо эх жилийн одоо энэ жилийн одоо 4 сарын 1-ээс 20% нэмэгдүүлэх гэсэн ийм шийдвэр гарсан байлаа. Үйлдвэрчний эвлэл бол ажилчдын эрх ашиг хамгаалдаг байгууллага дэлхийд байгаа л да. Тэгэхээр бид нар энийг ерөөс огт байхгүй гэж ярьж болохгүй. Зөвхөн энэ хөдөлмөрийн хөлсний одоо доод хэмжээг тогтоохдоо судлаачдын баг ажиллуулаад судалгаатай үнэхээр одоо тэр ядуу иргэд нь хүрч гин үү эсвэл энэ торгуул нь нэмэгдээд ард иргэд нь дарамт болж гин үү гэдгийг харах хэрэгтэй. Эдийн засгт ямар нөлөө үзүүлж байна гэдгийг харах хэрэгтэй. Үнэхээр одоо аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжиж гин үү гэдгийг харах хэрэгтэй. Үнэхээр тэр аж ахуй нэгжид нь одоо боловсрол хүч нь боломжийн хэмжээний одоо цалин аваад ард өрхийнх нь амьдрал нь сайжраад ядуур нь буурж гин гэх мэтийн маш том статистик судлааг харж аж энэ чинь нэмэх ёстой болохоос биш зүгээр дураараа нэг байгууллагын хүсэл саналаар тийм ээ ажил хийж байгаа дүр хэсэх бол туйлын байж боломгүй асуудал гэдэг үүднээс би шүүмжлэлтэй ханддаг. Нөгөө талаас бол Монгол улсын эдийн засагт хямрал бий болоогүй энэ нөхцөл байдалд яагаад нэмэгдүүлж байна гэдэг ийм асуудал зохитно. Монгол улсын одоо эдийн засгийг тэтгэгч хоёр үндсэн ийм одоо уул уурхай бүтээгдэхүүн байгаа. Нүүрс зэсгээд тэр хоёр бүтээгдэхүүн бол 24 онд одоо хамгийн их боломжийн өндөр үнэтэй дэлхийн зах зээлийн одоо үн ханш нь унаагүй дээр нь боломжийн хэмжээгээр бид нар урд одоо хөрштэй нийлүүлээ гэх мэтлэнгээр ингээ харах юм бол эдийн засгийн тийм савлсан элдв инфляц өндөр байгаагүй гэх мэтлэнгийн эдийн засгийн нөхцөл байдал нь ийм боломжийн байхад яагаад нэмэгдүүлж байна гэдэг ийм л асуудлыг бид нар одоо авах хэрэгтэй байгаа. Би яг тухайн одоо байгууллагыг төлөөлөөгүй зүгээр гаднаас харж байгаа судлаачийн хувьд бол нэмэгдүүлэх шаардлагагүй байсан юм болов уу гэж харж байгаа. Хүн нэгж одоо декреттэй байгаа хүнийхээ 3 жилийнх нь тийм ээ одоо цалингийн даана гэдэг чинь урд нь даажсэн гаргаж ирсэн зардлаас өшөө илүү хэмжээний зардал гаргахаар болчиход байна шүү дээ. Тэгтэл энэ нөгөө хэлэхэд одоо сүүлийн үед манай Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ч хаалгаа бариад ирсэн. Тэрний чинь нэг одоо том шалтгаан бол энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой. Ганц энэс болоод хаагдаад байна гэж хэлж болохгүй. Буруу бодлого. Гэхдээ нэг гол шалтгаан, олон шалтгааных нь нэг нь бол зайлшгүй энэ гэдэгтэр бид нар бол
маш олон хүн санал нэгтэн. Энийг бол надаас биш зөв тэр аж ахуй нэгж эрхэлж байгаа хүмүүсийн амнаас сонсох юм бол маш тодорхой хариулт. Урд дахь жилүүтэнд харьцуулах юм бол маш их данхаасан төсөө орж ирсэн. Энэ 8 сар чинь бид нэр төсвийн тодтоглоо хийсэн. Төсвийн тодтоглоо хийхдээ тодорхой хэмжээнд нэмчээд ерөөсө 2-3 сарын дараа жилийнхаа төсвөө ахаад нэмэгдүүлээд ороод ирлээ. Ерөөсөө 21 оны төсөвтэй харьцуулах бараг 70-80% ингээд нэмэгдэж шүү дээ. Энэ бол юу гэсэн үг вэ гэхээр дарга нарын хэрэглэдэг төсөв нь мөнгө нь их болоод тэр их болж байгаа мөнгөийг чинь түрүү нэтээр ярьдаг аж ахуй нэгж эрхлэгч хүмүүсээс авч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ аж ахуй нэгжийн нуруунд асар хэмжээний дарамт ирж байна гэдгийг төсвийн тухай хуулийг уншаад тэр татвар төлөгчдийнх нь үнийн дүнгээс ингээд харахаар шууд мэдэгдэнэ. Тухайлах юм бол одоо орлогын албан татвар ерөөсө 3 жилийн дотор 2-3 дахин нэмэгдэж байна. Хувь хүний орлогын албан татвар 600-аас 700 тэрбумаар нэмэгдэж байна гэх мэтчлэнгээр ингээд 2-3 жилийн төсвийг ингээд зэрэгцүүлээд харахаар энэ төсөв буруу тишээ явж байна гэдэг нь ингээд харагдана. Тэгэхээр төсөв чинь юу байдг вэ гэхээр нийт 90 гаруй хувь тэр татвар төлөгчдийн мөнгө буюу одоо жинхэнэ одоо ажлын байрыг бий болгодог, өрхийг орлоготой байлгадаг энэ аж ахуй нэгжийнх нь хөдөлмөр дээр нь тавьсан татвараас бид нар авч шít. Тэрийг тэгээ буруу зүйлд зарцуулна гэдэг бол байж боломгүй явдлаа. За энийг одоо ерөнхийлөгч хараад хориг тавьж шít. 2 их 80-д төгрөгийг ерөөсө 2-3 хоногийн дотор хасаад ороод ирлээ. Хэрвээ энэ шүү дээ тийм ээ. Хууль нь ажилдаг зөв нийгэмд байсан бол тэр 2 их 80-ыг одоо зүгээр хасчих тийм боломж байсан боломжийг энэ бол татвар төлөгчдийн мөнгийг яах гэж та нар ингэж оруулж ирж их хурлын 126 гишүүнээр одоо гар өргүүлж батлуулсан бэ гэдэг маш том хариуцлагын асуудал сөхтөн. Харамсалтай нь манайд хариуцлага гэдэг юм байхгүй. Би 2 их 80-ийн нуугаад ороод баг нуугаад чам орж ирээд энэ хасчлаа гэдэг ингээд яриа сууж шít. Энэ бол туйлын одоо том хариуцлагын асуудал. Маш олон сангийн сайд шууд автоматар ажилласаа халагдах. Сангийн яамны тэр төсөвтэй холбоотой бүх одоо дарга зэрэг нь халагдах ажлаа өгөх ийм хариуцлагын асуудал шүү дээ. Гэтэл бид нар энийг зүгээр нүдний хажуугаар инээгээд өнгөрч төсвийг бүрдүүлэхэд бол бид нар уул уурхай орон учраас манай төсөвт нүүрсний олох одоо татврын хэмжээ аягүй чухал байдаг. Гэтэл бид нар энэ дээр нүүрснийхаа тооцоол дээр маш том алдаа хийгээд ороод ирчихлээ. За яг энийг шүүмжлэх хөнгөө болцсон юм байна. Хилдэг хөнгөө болцсон юм байна. Сонсдог хөнгөө болцсон юм байна. $129 нэг тооны тооцсон. Өнөөдөр манай нүүрсийг бол 100-аас доош орсон байна шүү дээ. 80 эрттэй байж шүү дээ. Бараг авахааргүй болж байна. Энэ яагаад ийм болж байна гэдэг яагаад асуудалгүй вэ? Энийг ингээд судлаад үзвэл тийм хүнд асуудал биш. Манай когсч нүүрсийг авдаг одоо хятад аваад юу хийдэм бэ гэхээр гангийн үйлдвэрт хэрэгэлдэг. Гэтэл хятад ч 3 дахь жилдээ үйл хөдлөх хөрөнгийн хямрал явж байна. Өөрөөр хэлэх юм байшин барилгын одоо байшин барилга барих энэ үйл явц нь хямралд орсон. За засгийн газраас нь хид хідэн томоохон тусламж хид хідэн одоо хөөгүй шахам зээл өгөөд энэ салбараа аврах гээд одоохондоо тодорхойгүй хүнд байдалтай байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ер нь нүүрсний ч үнэн шүү гэдэг тохиог бид нар 3 жил өгж байгаа байхгүй. 24 оны эхний саруудад 120-30 байсан нүүрс чинь жилийн эцсээрээ бол 80-90 рүү орсон шүү дээ. Гэтэл бид нар төсөвтөр 129-оор төсөөлөд 83 сая тонныг авнаа гэдэг ингээд өөрөөр хэлэх юм бол одоо худлаа зохион бичлэг хийгээд ингээд ороод ирж байгаа байхгүй. Яг бодиттой тооцоо судалгаа хийж байгаа ёстой сангийн яамны энэ дэр туйлын харамсалтай муу ажилласан гэдгийг би үргэлж хэлдэг. Энэ нь одоо юугаар батлагдах вэ гэхээр удалгүй одоо 7-8 сард төсвийн тодтоглоо хийхээс өөр гарцгүй болно. Ерөнхийлөгч Трамп ажлаа ангууд хэд хэдэн чухал тийм зарлиг гарын үсэг зурлаа хэд хэдэн ийм чухал эдийн засгийн холбоотой асуудал дээр одоо өөрийнхөө байр суурийг илэрхийллээ шүү дээ. За тэгэхээр эндээс би юуг анзаарч байгаа нэхэр хятадын одоо бараа тавар татвартай болгоно гэдэг чинь бол одоо энэ хоёр том өрний хооронд эдийн засгийн ийм дайны гал ингээд асаад эхэлж байна гэсэн ийм байр суурийг би бол харж байгаа. Дээр нь Трампын амнаас юу гэж нэхэр би Америкийн нэгдсэн улсын татвар төлөгчдийг би одоо хамгийн энэрэнгүй бодлогоор авч үзнэ. Татварыг энэ
гаднаас цуглуулна. Өөрийнхөө одоо аж ахуй нэгжийн нуруунд дээрээс авна гэдэг бол Америкийн нэгдсэн улсад үйл ажиллагаа явуулж байгаа маш олон компаниуд одоо баяртайгаар хүлээж авч байгаа. Бид нар та нарын одоо ачааг багасгана гэж ярьж шээ. За аливаа төрийн бодлого бол яг энэ л дээ. Тэгэхээр бид нар бол эсэргээр түрүүнд би төсөв ярихдаа хэлсэн шүү дээ. Энэ аж ахуй нэгжийн орлогын албан татвар, дээр нь нөөтийн албан татвар энэ чинь төсвөрлөгийн аргагүй болж байна. 550 тэрбум нөөтийн өртөө байна. За аж ахуй нэгжийн одоо албан татврын өрөө төлж чадахгүй маш олон компаниуд байна. Гэх мэтлэнгээр гэтэл одоо бусад улсын төрийг харахад ийм зүйлийг ярьж байна. За тэгэхээр хятад эдийн засгийн дайн болоод хятадын одоо бараа таваар татвар оногдно гэдэг чинь бидний нөгөө гадагшаа гаргаж байгаа түүхэн эд чинь бас үнэн унын шүү гэсэн юм том дохио өгж шít. Гэтэл бид нар энэ бүх зүйлээд гадаад нөхцөл байдлаа огт анзаарахгүйгээр л одоо данхаас нь төсөв баталчаад ингэ сууж байгаа. Тэгэхээр удахгүй энэ ондоо багтаад төсвийн тодтол хийх зайлшгүй шаардлага гарна гэдгийг бас энэ Трамп тэр дэлхийн одоо эдийн засгийг тэргүүлэгч хүрний хэлж байгаа үгд нь одоо анализ хийх юм бол бас харагдаж байна гэж би ингэж бодож байгаа.